За энэ удаагийн видеоор биднээс тэрэлт хөдөлгүүрийн талаар авч үзнэ. За тэрэлт хөдөлгүүр гэдэг маань бол ерөнхийдөө хөдөлгөөний тоо хэмжээ хадгалах хууль дээр бол үндэслэгдэн гарч ирдэг. За энэ хөдөлгүүр маань бол пуужин за болон сөнөөч онгоц дээр түгээмэл хэрэглэгддэг. За тэгвэл сансарт бол хөдлөхт бол ямар нэгэн биетийг өөрөөсөө шидснээр өөрөө бол хурд олж авдаг. За мөн чиглэлийг өөрчлөх боломжтой. За одоо хэдүүлээ эндээс нэг видео үзье. За энэ бол Gravity гэдэг кинон дээр за энэ үзэгдлийг болдог байгаа. За энд бол хиймэл дагуул руу очихын тулд бол өөртөө бол бяцхан тэрэлт хөдөлгүүр хийгээд за энэ нь бол юу вэ гэхээр нөгөө нэг гал унтраагаар байгаа. Гал унтраагаас өөр хийг тодорхой уртаар цацнаар өөрөө яг хөдлөх хурд болж авах чиглэлээ өөрчилж харж байгаа. За тэгэхгүй сансар огторгууд бол бид нар ямар зүрийн байдлаар хөдлөх ерөөсө боломжгүй байгаа гэсэн үг. Ямар инерцээр явна, яг тэр инерцээр явна. Энэ хөдөлгүүрийг ажиллахгүй байгаа тохиолдолд энэ хурд бол яг тэр чиглэлдээ л байна гэсэн үг. Тэгэхээр сансар огторгууд бол бидний мэдих шувуу болон янз бүрийн байдлын одоо жишээ агаарыг ашиглан нисдэг тэрэг гэдэг нь бол ажиллахгүй байгаа. За энд одоо ингэ харах юм бол тэрэлт хөдөлгүүр нь дуусны дараа за энийг шидэж өөрөөсөө олдуулж өөрөө яах нь бас чиглэлийг өөрчилж байгааг харуулж байгаа. За тэгэхээр иймэрхүү зарчмаар бол яг үгээр тэрэлт хөдөлгүүр маань ажиллана. За одоо хэдүүлээ тэрэлт хөдөлгүүр авч үзье. За тэрэлт хөдөлгүүрийг эхний тохиолдолд буюу PI гэж. За энэ маань бол ямар ч үстэй вэ гэхээр анхны хөдөлгөөний тоо хэмжээ ярьж. Анхны хөдөлгөөний тоо хэмжээг харах юм бол энэ бол масс нь m дээр нэг дельта m гэсэн масстай пуучин байсан байна. За тэгэд энэ нь бол анх v гэсэн хурдтай. За тэгэхээр энд хөдөлгүүр ажиллаагүй байгаа тохиолдолд энэ v гэсэн хурдаараа л явсаар байна. Энээр задуулна гэсэн. За тэгвэл өөрөөсөө дельта m гэсэн шатхууныг буюу шатаагаад за ийшээгээ өөрөөсөө v гэсэн одоо харьцангуй хурдаар гаргалаа гэж үү. За энэ гаргаж ирж байгаа энэ хурд нь бол өөртөө харьцангуй хурд. За шатхууны харьцангуй хурдыг тэмдэглэе. За ийм хурдтай гарсан гэж үү. За тэгэх юм бол өөрөө бол яг үгээр масс нь багасна. Дельта m-ийг гаргачихаар өөрийнх нь масс нь m болно. За тэгвэл өөрийнх нь хурд v дээр нэмэх нь дельта v гэсэн хурдыг олж авна гэж үзье. За тэгвэл энэ дээр хэдүүлээ p final буюу эцсийн хөдөлгөөний тоо хэмжээ чинь. Тэгэхээр хөдөлгөөний тоо хэмжээ бол хадгалагддаг. За тэгэхээр m гэсэн масстай бит маань v дээр нэмэх дельта v гэсэн хурдтай болно. За энэ чиглэлийг хэдүүлээ эрг гэж үзье. Энэ чиглэлийг эрг гэж үзье. За тэгвэл юу болох вэ гэхээр p final маань эцсийн хөдөлгөөний тоо хэмжээ маань m дээр нэмэх нь m үрчим v дээр нэмэх нь дельта v болно гэсэн үг. Дельта v. Харин дельта m гэсэн масстай бит маань хөлөвтэй харьцангуй VE гэсэн хурдтай хөдөлж байгаа бөгөөд анх бол ийшээгээ чиглэлтэй V гэсэн хурдтай байсан. Тэгэхээр газартай харьцангуй хурдаар бид нар бол хөдөлгөөний тоо хэмжээг бичдэг. За тэгэхээр энүүний харьцангуй хурд маань бол V-гээс асганы VE болно гэсэн үг. Нэгсний энэ хоёр хурд маань бол харьцангуй хурд байгаа. За тэгвэл газартай харьцангуй төсөөлөх юм бол энэ нь бол юу болох вэ? Дельта m гэсэн масстай бит маань V-гээс асах нь VE гэсэн үг. Нэгсний VE гэсэн хурд бол эсрэг чиглэлтэй харьцангуй хурд байгаа бөгөөд энэ бол сөрөг утгатай болж байгаа. За ингээд энэ бол анхны болон эцсийн хөдөлгөөний тоо хэмжээг хэдүүлээ хадгалагдана гэдэг чиглэл бичиж. PI нь P final-тайгаар тэнцүү байна. За ингээд үзэх юм бол юу болж өгөхлөр m за нэмэх дельта v m за үрчим v за v гэдэг энэ хурдны чиглэлийг эрг өвдсөн байгаа. Тэнцүү m үрчим v дельта v нэмэх дельта m v асган v яана гэсэн. За тэгэхээр энэ бол юу юм бэлэр яг шатхууны гарах одоо хөдөлгөөнгүй байгаа зэгтэй харьцангуй хурд. Юусны гадны ажиглагчдаас яг нь ажиглаж байгаа хурд байна гэсэн. Газартай харьцангуй хурд. За нэгсний тооллын яг нь гаднаас навсан тохиолдол үзэж байна гэсэн. За эндээс ингээд бодлого хаалт задлаад үржүүлээ.
V. За нэг хин M дельта V. Энэ дельта M V хасах нь дельта M V байна гэсэн үг. За энэ дээрс M V-нүүд бол хураагч нь. За энд бол V-г бол арай өөрөөр бичээд байна. За тэгэхээр энэ бол хураагт чинь. За өөр хураадах юм маань гэвэл дельта M V энэ хураагдаж байна. За тэгэхээр энэ хоёр хэмжигдэхүүн үлдэж байна. За эндээс юу болчих вэ гэхээр дельта M хүчин V. За энэ нь бол M дельта V гэсэн үг. За тэгэхээр дельта V гэдэг нь бол нэмэгдэх хурдны хэмжээ. За VE гэдэг нь бол пуужинтай харьцангуй түвшний гарах хурд. За түвшж байж болно, эсвэл өөрийгөө байдгийг өөрөөсөө ямар нэгэн биетийг шийдэж болно те. За тэгэхээр энэ VE гэдэг нь бол пуужинтай харьцангуй түвшний гарах хурд болно гэсэн үг. За дельта V гэдэг нь бол пуужингийн нэмэгдэх хурд. Буюу пуужингийн хурдны өөрчлөлт болно гэсэн үг. Пуужингийн хурдны өөрчлөлт. За ийм бол за яг үлдэж байгаа пуужингийн масс нь үлдэж байгаа шүү. Пуужингийн масс. За дельта M гэдэг бол гарах түвшний масс. За тэгэхээр бол пуужин ингээд яваад байх тусмаа бол өөрийнх нь масс нь багасаад хурд нь бол яг нэмэгдээд байна гэсэн үг. Хэдийн хэмжээний түвш гарна, төдий хэмжээний хурд нэмэгдэнэ гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор бидний болохоор зөвхөн дельта M гэдгийг гаргаад дельта V гэсэн хурд олж авснаар тооцож байгаа. Нэгсний ямар нэг ширхэг зүйлийг шийдсэн те ижлэхнээр тооцож байгаа. Гэтэл бол энэ бол яг бодит амьдрал дээр бол шумуу хамааралтай байхгүй. За юу гэхээр энэ дельта M ихтүүлээд DM болгоё. Энэ дельта V-г DV болгоё. За ингээд үндсэн төслөө бичих юм бол DM за үрчим V E за тэнцүү M DV гэсэн үг. За эндээс бид нар дельта M гэдэг бол түвшний одоо шахидан гарах масс төрөгдөх масс байгаа. За гэтэл энэ бол яг пуужингийн масс бол дельта M-аар хорогдно гэж үзье. Дельта M-аар. Тэгэхээр энэ дельта M гэдэг нь том дельта M гэдэг нь бол пуужингийн хорогдох масс гэж үзье. За тэгвэл энийг орлуулан бичих юм бол дельта M үрчим VE M DV болно гэсэн үг. За тэгэхээр эндээс бол VE гэдэг маань бол бид нар кинон дээрээс харах юм бол пуужингийн яг түвшин шахагдаад гарах хурд нь яг тогтмол байна. За эндээс бол пуужингийн энэ гарч байгаа энэ шахагдаж гарч байгаа хурдыг авч үзэж байна. За тэгэхээр пуужин маань бол яг үгээр энэ түвшийг шатаагаад өөрөө пуужингийн масс нь багасаад гараад байна. За эндээс харах юм бол энэ түвшний энэ шатах энэ хурд нь бол тогтмол байна. За эндээс VE гэдэг маань бол түвшний шатах хурд бөгөөд за энэ бол яг мөнгөлөөр тогтмол байна. За эндээс бид нар интегралаа бичих юм бол хасах дельта M за энд бол юу болох вэ гэхээр M за VE бол тогтмол байна. VE бол тогтмол. За ийм хоёр талаас нь авсан интеграл болно гэсэн үг. Интеграл. За энэ нь болохоор анхны хурднаас V final буюу эцсийн хурд хүртэл өөрчлөгдөнө. За масс нь болохоор мөн адил анхны массаас эцсийн масс хүртэл яг өөрчлөгдөнө гэсэн үг. За эндээс ингээд интеграл авах юм бол юу болох вэ гэхээр асах BE natural logarithm M за тэгээд MI M E final за тэнцүү V гарч ирнэ. За энэ V нь болохоор V high V final гэсэн. За энийг ингээд бодоод орлуулад хасах энэ хэмжигдэх нэгийг нь оруулаад за энэ хөвтөр хуваарийн байрыг солих юм бол юу болох вэ гэхээр VE тэн өөрчлөн натурал logarithm за M I вах M final за энэ болохоор хасах тэмдэгт орж ирээд хөвтөр хуваарийн байрыг соличлоо гэсэн үг шүү. За тэгээд энэ нь V final-аас хасах нь
V initial байна гэсэн. За эндээс ингээд бид нар бол ерөнхийдөө эцсийн хурдыг олж авна. Булчингийн одоо эцсийн хурд бол юу болох вэ гэхээр анхны хурд дээр нэмэх нь яг ийм хэмжээгээр өөрчлөгдөнө гэж тооцоож болно гэсэн үг. За одоо ийм бодлого авч үзье. Пуужин дэлхийдээ харьцангуй 3 км/с хурдтай нисэж байв. Пуужингийн түвш 5 км/с хурдтай төрөвдөн гарч байсан бол Пуужингийнаас 2 дахин багасах үед хурд хэд болох вэ гэж. За энэ бодлогыг шууд энэ дээрх томьёонд бол орлуулад бодчих болно. За ингээд бодох юм бол B final эцсийн хурд нь 3 км/с. За анхны хурд нь за нэмэх нь төрөвдөн гарах хурд 5 км/с. За үржих нь натурал логарифм анхны хурдыг одоо эцсийн хурд нь 2 дахин багасна. За ийм баах нь анхныхаас 2 дахин баг. За инхээр юу болж байгаа вэ гэхээр анхны масс нь m байхад дараагийн масс нь m-ийн байх нь 2 бол. За ингэх юм бол натурал логарифм 2 болчихно гэсэн үг. За натурал логарифм 2-т ингээд тооцоо хийгээд бодох юм бол эндээс юу гарч ирэх вэ гэхээр эцсийн хурд нь 6.5 км/с болно гэсэн үг. За натурал логарифм 2-аа гаргаж ирээд 5 дүүжүүлээд 3-ыг нэмэх юм бол 6.5 км/с болж байна гэсэн үг. За энэ дээр нэмэлт нэг юм яригддаг байгаа. Пуужингийн тэрэлтэд хүч гэж ойлголт гарч ирдэг. За тэрэлтэд хүч гэдгийг юу гэж болох вэ гэхээр пуужингаас төрөвдөн гарч буй түвшний пуужинд үүсгэх хүчийг илэрхийлдэг байгаа. За тэгэхээр тэрэлтэд хүч гэдэг нь юу юм бэ гэхээр за нэг хүчний талаар ойлголт юм байна. За тэгэхээр F тэнцүү MA байдаг. За MA гэдэг нь бол юу болох вэ гэхээр dV хуваах нь dt гэсэн үг. За нөгөө талаас бид нэг ийм жиштэй бичсэн анх MdV тэнцүү хасах VE dm гэсэн жиштэй бичсэн байгаа. За энийг бол хоёр талыг нэг хуваах dt-гээр үржүүлж байна гэсэн үг. За эндээс ингээд бодох юм бол хасах VE dm хуваах нь dt болчихно гэсэн үг. За эндээс бол чиглэл бол эсрэг байгаа. За тэгэхээр эндээс бол модулыг авч болно. Модулын намаа гэдэг нь бол энэ хасаа тэмдэг бол байхгүй болсон гэсэн үг. За ингээд бид нар зөвхөн хүчний тоо тооцож байна гэсэн. Тэгэхээр 2 дахин багасах нь хэдийн хугацаанд вэ гэдгээ тооцоод за ерөнхийдөө бол түвшний гарах хурдаар үржүүлэх юм бол бодогдно гэсэн. За зүгээр энэ бодлогон дээр жишээ аваад үзэх юм бол 50 кг. За 50 кг түвш за 1 секундэд одоо жишээ нь шатдаг гэж бодъё. За тэгэхээр энэ бол юу болж байна вэ гэхээр дельта m-ийг хуваах нь дельта t-г илэрхийлж байна гэсэн үг. Дельта m-ийг хуваах нь дельта t-г илэрхийлж байна. Юу гэхээр секундэд шатах түвшний хэмжээг илэрхийлж байна. Буюу энэ нь шатж байгаа түвш маань массын өөрчлөлт болно гэсэн үг. Дельта m гэсэн массын өөрчлөлт болно. Нэгсний түвш шатах хурд нь нэгсний масс хорогдож байгаа хурд болчихно гэсэн үг. За ингээд эндээс бодох юм бол VE нь бол бидэрт өгөгдсөн. За 5 км/с. За тэгээд энийг үржих нь 50 кг за секунд байна гэсэн үг. За эндээс метр хуваах секунд квадрат гэдэг нэгж маань бол хурдтгал болно. За тэгэхээр хурдтгалыг килограмм үржүүлэхээр энэ бол ньютон болно. За ингээд бодвол энд 250 кН. За ингээд бодох юм бол 2.5-ыг бүртгэн 10.5 зэрэгт ньютон байна гэсэн үг. За энэ бол тэрэлтэд хүч болно гэсэн үг.